Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. За багш нь дараагийнхаа асинхрон хичээлийг танилцуулъя. Энэ бол найруулгын төрөл түүний ангиллал. За найруулгын төрөл түүний ангиллалыг сэргээн саная. За түрүүчийн хичээл дээр бид найруулгын хэм хэмжээ гэдэг хичээлийг танилцуулж дасгал даалгавар ажилласан байгаа. За түүн дээр бол товчхон дурдсан эрдэмтэн судлаачид бол найруулгын төрлийг маш олон янзаар ангилдаг. Олон янз бүрээр ангилдаг олон эрдэмтэд судалсан байдаг тухай бол хэлсэн байгаа. За тэгэхээр хүмүүс бүхэл амьдралаа ямар нэг харилцааны дунд өнгөрөөдөг бөгөөд тэр харилцааны үүрэг зорилго нэг нэгээс өөр ялгаатай байдаг. Тэр ялгаатай зүйлийг л найруулгын хэм маяг төрөл гэж ойлгож болно гэж хэлсэн байгаа. За ингээд бид найруулгын төрлийг хин гэдэг эрдэмтний ангиллалд үндэслэж дунд сургуульд үздэг юм бэ гэдгийг та бүхэн харах хэрэгтэй. За найруулгын төрлийг бичгийн найруулга, ярианы найруулга гэж хоёр хуваагаад бичгийн найруулга, албан бичгийн найруулга, шинжлэх ухааны найруулга, сонин нийтлэлийн найруулга, уран зохиолын найруулга гэж дөрөв хувааж байгаа. Ингээ үндсэндээ бол 5 бичгийн найруулгын төрөл бол 5 байдаг гэж ингэж үзэж байгаа. За тэгэхээр түрүүчийн бидний харсан эрдэмтдийн бол Сүхбаатар гээд эрдэмтний ангиллалтай бол таарч байна. За тэгэхээр энэ ангиллалыг бол дунд сургуульд үздэг гэж ойлгож болох юм. За найруулгын төрөл бүр бусдаасаа ялгарах онцлогтой байгаа. За албан бичгийн найруулга. Хэрэг явдлын дистрадан нарийн тоочин бичсэн бичиг баримтын найруулга. Шинжлэх ухааны найруулга гэдэг бол бидний хамгийн сайн мэддгээр бол сурах хүчиг байна тий. Байгаль нийгэм дэх хэрэг явдлыг өгүүлэхдээ мэрэгжлийн биш хүмүүст энгийнээр ойлгуулах ийм эрх зүйлд өгнсөн найруулга байдаг. За сонин нийтлэлийн найруулга гэдэг бол мэдээлэл нь таниулах зорилготой тайлбарласан ийм нотлохой баримт ихтэй найруулга байдаг. За уран зохиолын найруулга гэдэг бол бид уран зохиолын хичээл дээр төрөл бүрийн зохиол, шүлэг, яруу найраг, за өгүүлэг тууж уншиж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэр найруулга бол уран дүрслэл ихтэй хүмүүсийн үгийн урлаг гэдгийг ойлгоход тустай мөгсөн ийм найруулга байдаг гэдгийг бол бид мэднэ. За энд найруулгын төрөл тус бүрийн онцлогийг хүснэгтлээд багш нь үзүүлсэн байна. За тэгэхээр энэ хүснэгтийг сайхан дэвтэр дээрээ бичиж тэмдэглэж аваарай. За найруулгын төрөл юу ордог? Жишээ нь албан бичгийн найруулгад юу ороод идэг? Хууль, захирамж, тушаа шийдвэр. Албан бичгийн найруулга дотор нь 2 хуваацсан. Захирамжлалын гээд мөн зохион байгуулалтын ингээ 2 хуваачиж байгаа. Тэгэхээр зохион байгуулалтын гэдэг нь болохоор бидний хамгийн сайн мэдж байгаа янз бүрийн уралдаан тэмцээн зохиоход бичдэг удирдамж зэрэг байгаа. За эрдэм шинжилгээний найруулга гэдгийг мөн л 2 хуваачиж байгаа. Эрдэм шинжилгээний жинхэнэ зохиол яг тухайн мэрэгжлийн хүмүүсэд зориулсан зохиол. Эрдэм шинжилгээний хялбаршуулсан зохиол. За хялбаршуулсан зохиол гэдэг нь болохоор зэрэг нийтлэг зохиол гэдэг нь бүх нийтэд зориулсан. Тэр мэрэгжлийн бишиж байсан ойлгох ийм боломжтой байдаг. За уран зохиолын найруулга бол түрүү нэлсэн тий маш олон уран дүрслэлтэй үгийн урлаг гэдгийг л бидэнд таниулж мэдүүлсэн ийм төрөл байгаа. За сонин нийтлэлийн найруулгыг бол дотор нь 3 хуваацсан. Сонины найруулга, нийтлэлийн найруулга. За сонины гэхээр сонин дээр байгаа мэдээ, сурвалжлага, тойм зэрэг орно. Нийтлэлийн гэхээр зэрэг ярилцлага, шүүмж. За найруулга гэхээр эссе орчдөг. За энийг маш сайн анхаарч бичиж тэмдэглэж аваарай. За тэгээд би дах саяхаа бичлэгийг үзээд багшийнхаа тайлбарсныг үзэж байгаад дараах сорилыг бөглөөрэй. За амжилт хүсье хүүхдүүд ээ.